За сэтгэл ямар вэ? Хоёрын Dior ирсэн байна сүүлийн. Тэгтээ яг Disney Pop бол нэг хот creation на баг зүгээр энгийн кофе shop шиг санагдаж байна. Тэгээ нэг юм стартай. Би кофе ууж чадахгүй болохоор бас нэг бүгдийг дуусгаж чадахгүй байна. Одоо тэгээд хоёр явж гэсэн хажуудын дэлгүүрлөнд орж ирнэ гэж байна. Эндээс сууж нэг юм авъя гэж утсан байхгүй Dior-оос гэсэн чинь Австрал байдлаас өмнө тийм байна яг warning өгүүлэнгүүт тэгэхээр хараа дараа л авъя гэж бодчихъя. Яа тэгээд өнөөдөр болохоор баг хоёрын хамгийн сүүлийн шопинг дэй байгаа. Тэгээд энэ хаваараа шопинг хийж байгаа. Өдөр тийшээ өөр тийшээ бас нэг гоё газар руу явна цаг авсан байгаа. Тэгээд бүгд бодлоготойгоо хамтдаа яцгаагаа. Өдөржингөө гадуур шопинг хийж явж байгаад Color Eyes гээд хувийн өнгө тодорхойлуулдаг энэ газар ирж хувийнхаа өнгийг тодорхойлуулсан байгаа Солонгост ирсэн дээрээ энэ газар нь болохоор Миндонд байрлалтай юм билээ. Тэгээ та нар маань сонирхч ивэл бас хувийнхаа өнгийг тодорхойлуулад үзээрэй. Үнэхээр таалагдсан. Би нэг гоё газар байна. Хувийнхаа өнгийг тодорхойлуулж байна. Тэгээд ер нь бол өөрийнхөө яг тохирдог өнгүүдээ мэдээд авчлаа. Тэгээ би ер нь бол зөв хувцалж исэн юм байна. Надаа яг хамгийн тохирдог өнгө нь гэвэл ягаан ийм цайвар өнгөнөөс тохирд юм билээ. Тэгээд дандаа цайвар хувц өмсдөг. Тэгээ ягаан цагаан өнгийн хувц өмсдөг. Тэгээд надад тохирдгүй өнгө нь гэвэл ийм саарал ийм өнгөнүүд ерөөсөө тохирдгүй. Тэгээ надаа угаасаа нэг тийм саарал ийм одоо бор ийм бэж ийм өнгийн хувцснууд нэг байдгүй. Энд ямар ч байсан гоё хувийнхаа өнгийг тодорхойлуулаад тэгээ дээрээс нь одоо яг миний мейкапыг ямар өнгө тохирохыг бас надаа одоо зөвлөж өгч байна. Тэгээд бас нүднийхээ өнгө гэдэг ер нь бол бүх юмнуудаа ингээ гоё мэдээд авчлаа. Тэгээ цаашаа ч ихсэн айгүй хэрэгтэй мэдээлэл байд юм байна. Тэгээ би та нартай бас орсон газраа энд ингээ нэрийг биччихье. Солонгост ирсэн хүмүүс байвал заавал ингээ өөрийнхөө хувийн өнгийг тодорхойлоорой гэж зөвлөмөр байна. Хамгийн сүүлд нь бүх материалуудын бэлдээд ийм цаасан дээр бичээд өгд юм билээ. Тэр нь айгүй таалагдсан. Дараа нь хараад хэрэгтэй мэдээлэл авахад за гэртээ орж ирсэн. Ийм их юмнууд авсан байна. Тэгээд энэс ч илүү бас юмнууд байна. Өөр нөгөө анхандаа туршлагагүй өөр жижиг дэлгүүрүүдээр ороод юмнууд авсан. Тэгээд өнөөдөр ер нь сүүлийн өдрүүдэд авсан том юмнуудаа та нартай харуулъя гэж бодож байна. За Солонгос ирж байгаа хүмүүс байвал энэ Matin Kim гэдэг энэ брэнд ер нь бол Солонгосын яг нөгөө алдартай K-pop-уудын үүрдэг тийм хэрэгэлдэг ийм брендийн зөвхөн хувцснууд байд юм лээ. Айгүй хөөрхөн тренди. За тэгээд энэ чэнэс нэг хөөрхөн хэдийн юмнууд авсан байгаа. Тэрийг та нартай харуулъя. За би энэ цүнх авсан байгаа. Надаа ер нь бол айгүй тийм том цүнх хэрэгтэй байхгүй юу? Тэгээд би болохоор энэ цүнхийг авсан. Том юмнуудаа хийж үүрж явахад хөөрхөн гээд энэ цүнх авсан байгаа. За энэ дэлгүүрээс болохоор өөр авсан юм нэг малгай авсан. Тэгээд энэ тоо авсан байгаа. Тэгээд би өмсөж байгаа зургийг харуулчих. Тэгэнгүүт энэ бүхэн фоллоу хийнгүүт бас энэ уух өгж байгаа юм билээ. KT гээд энийг одоо яаж унших юм бэ? Энэ брэндээс бит хоёр нүдний шилмэд авсан. Энэ болохоор Gentle Monster-оос арай хямдхан. Тэгээд загварн ч ихсэн айгүй хөөрхөн юм билээ. Бит хоёр нэг Gentle Monster-ийн үнний шилээ баг 3 шил авсан байгаа. За тэгээд би болохоор 2 юм шил авсан. Тэгээд би энэ зургийг харуулъя. За ийм хайрцагны юм хөөрхөн юм байна. Тэгээ манай хүн болохоор бас нэгийг авсан бит хоёр ингээд
шилнүүд энэ брэндээс авсан. Gentle Monster-ийн шил Солонгост айгүй хямдхан байд юм байна. Gentle Monster-ийн шил болохоор Австрали 460 гэдэг баггүй. Тэгээд яг after tax-ийн дараа 440 гэдэг юм лээ. Тэгээд after tax-ийн дараа нэг $400 болохоор байсан. Тэгсэн чинь Солонгост таксны дараа бит хоёр $330 авсан. Солонгос мөнгөөр бодоод үзэхээр энэ болохоор миний 3 дахь Gentle Monster-ийн шил байгаа. Тэгээд энэ болохоор энэ бүрхэн гоё харагдаж байгаа. Хар өнгөгөөсөө бүх юм дээр зохицох болохоор энэ шилийг авсан байгаа. Тэгээд дээрээс нь би нэрээ энэ шилнийхээ энэ diamond-ийн унгаацсан. Тэгээд энийг ижээ байж ах дээрээ засуулчих гэсэн чинь нөгөө сертификат эднэр яг баталгаад хугацааг нь харуулж иж засуулах хэрэгтэй гэдэг. Австралид очиж иж засуулах юм шиг байлээ. Юу асан гэхээр энэ Hyundai гэдээ бас нэг Солонгосын айгүй том мол үт юм лээ. Тэрний доор ингээд B2 давхарт нь бүх Солонгосын брэндүүдийг зардаг. Айгүй гоё цэнгийн хувцснуудыг авсан нэлээ. Тэгээд би ийм бүхэн дресс авсан. Үнэн нь бол яг уу бусад брэндүүдийг бодвол жоохон үнэтэй. Гэтэ айгүй хөөрхөн санагдаа авсан байгаа. Хатан өнгийн ийм дресс авсан байгаа. Ийм харан болохоор бүх юм дээр зохицсон. Солонгост ирсэн хүн байна. Би бол Dior-оос өөр гоо сайхны одоо мейкапны бүтээгдэхүүнүүд хэрэглэхгүй байгаа хгүй. Тэгээд энэ дээрсэн болохоор ер нь Солонгосын бүтээгдэхүүнүүдийн туршиж үзье гэд хэдийн юмнууд авсан байгаа. Тэгээд хөөрхөн ийм хацар өнгөлөгч бэлгэнд ирсэн 50,000-аас дээш худалдаа авах хэлээд тэгээд би болохоор өөртөө шинээр гарсан коллекшных нь ийм хөөрхөн нүдний тэнийн авсан хартаа. Тэгээд би өнөөдөр өөрийнхөө нөгөө хувийн өнгөө тодорхойлоод намайг ийм глиттертэй юмнууд айгу зохино гэд тэгсэн байсан. Тэгээд тэрийг би мэдхээс өмнө ингээд амар хөөрхөн саатай ийм глиттерүүд авсан байсан. Тэгээд манай Dior болохоор ийм амар саатай юм байдгүй байхгүй. Тэгэхээр энийг авсан байгаа. Эндээ бүр амар хайртай happy байгаа. Дараагийн авсан брэнд маань болохоор Bad Blood гэдэг одоо энэ Монголд идэв шүү дээ. Энэ брэндийг авсан. Топ авсан байгаа. Би бол Jason Wood-ийг авъя гэж бодсон байхгүй юу. Тэгсэн чинь миний size байхгүйсэн. Юусоо яг миний таалагдсанаас энэ бүрхэн саарлангийн топ авсан. Материал нь бол үнээр гоё юм билээ. Энэ хар үнгийн мэг авсан. Энэ мэг авсан байгаа. Арт нь болохоор ийм. Би энийг болохоор нэг street shop дэлгүүрээс нь авсан. Тэгээд иймэрхүү цамцнууд юу нь бол айгуун авсан. Хамгийн том юм нь бол одоо эдгээр л баг бит хоёрын хил болохоор 30 кг-ийн хүний 600 кг-ийн лагичтэй байгаа. Тэгээд нэг чимдаа ямар ч хэсэн шинээр авсан байгаа. Тэгээд тэрэндээ юмнуудаа хувааж юм. Тэгээд тор дүүрэн skin care-ийн юмнууд авсан байгаа. Маскнууд эдгээр гээд хэрэгтэй юмнуудаа авсан. Тэгээд юу нь бол нэг street shop-аас авсан нэг хэдэн дресс эднэр гээд юмнууд байгаа. Тэгээд яг гол авсан юмнууд нь ийм юмнууд байна. Тэгээд Солонгос ирж байгаа хүмүүс байвал шопинг хийхэд айгүй таалагдсан. Японоос өөр юм гэвэл би Японд юу нь бол бас айгүй шопинг хийсэн байхгүй. Тэгээд Японд болохоор шууд шопинг хийнгүүд нь таксийн шууд ингээд автоматар хасаад хүчдэг. Тэр нь айгүй амар байсан. Энд болохоор зарим дэлгүүрүүд нь шууд таксийг хасч өгнө. Том дэлгүүрүүд нь бусад дэлгүүрүүд нь болохоор заавал airport дээр очиод такси аваарай гэдэг ингээд баримтыг өгчдөг юм лээ. Тэгээд одоо бит хоёр онгоцны буудлын дээр Солонгосоос явахаас өмнө такс ритурны авах тийм ажилтай байгаа. Солонгос юу нэг айгүй таалагдж байна. Өглөө гараад орой ирээл ингээд байнгын шопинг хийгээл идэл жоохон жин юмсан баг. Тэгтээ бит хоёр айгүй сайн алхаж байгаа. Яг гол тийшээгээ таксидж яваад одоо ер нь бол маргааш бүтэн сайн бит хоёрт одоо нэг 3-4 өдрийн хугацаа байгаа. Тэгээ гол юмнуудаа хийгээд авцсан. Тэгээд тийм сонинтой байна. Тэгээд одоо бит хоёр үлцэн өдрүүдээ бас влого хийгээд явна. Өнөөдөр болохоор бит хоёр ингээд унтаж амрах гэж юм. Тэгээд удахгүй маргааш уулзцгаая. Хоолны газар хайгаа явж гин. Айлын 9 дахь өдөр хоёр өнөөдөр гэртээ байж агаад орой л гээсээ гарсан гадаа амар халуун байсан болохоор өнөөдөр сандей хийх юмнууд хаалттай.
Тэгээ зөндөө мөн дээр ирсэн сая Монгол хоол идчихээд одоо 8-аас 1 дэлгүүр шөнийн шопинг хийх гэж байна. Энэ дэлгүүр 8-аас онгоох юм байна. Тэгээ хүлээгээ байж байна. Ингээ зарим идчихээ. За өнөөдөр аяллаа 10 дахь өдөр болж байна. Бид хоёр гэрээсээ гараад өнөөдөр гоё юм хийж байгаа. Тэр нь болохоор латте хоолтой авах гэж байна. За би ийм хувцас өмсчлөө. Тэгээд 2 занганы алийг сонгох уу. За энэ ийм мейкапны хэвчтэй байна. Би ийм хувцас өмсчлөө. За бид хоёр юм гадаа нь гарч үзлээ. Oh my god, бүр амар халуун битүү очиртай байна. Тэгээд би 2:30-аас 9 дээр цагтаа бас өөр юмнууд хийх болохоор зүгээр ингээд угаасаа халуун энэ тоглоомн дээр өмнө дандаа тоглож исэн тоглоомнууд тийм болохоор нэг тоглохгүйгээр дотгошоо орё гэж бодож байна. Амар очиртай байна. Яаж ч сон гой зургнуудаа авах болсон. Гадаа 35 градус бүр халж байна. Буцаагаа дөгчлөө. Бүр амар халуун байлаа. Одоо бид хоёр үлдсэн цагтаа дэлгүүр хэсгээд латте моол авах чинь. Ингээ уучаа. 감사합니다. 감사합니다. За би үсээ ийм өнгөтэй болгочлоо. Тэгээ зөндөө тайруулч та. Одоо 3 хоногийн дараа дахиж угаагаад ер нь угаах болгонд цайрна гэсэн. Тэгээд гоё үсээ тайрсан чинь хүүс хөнгөрөөд гоё яана. Гэрээ хажууд нэг ийм салон тайруулсан. Одоо манай уу ирж байгаа. Тэгээд бит хоёр одоо хоолнд орноо. Өглөө юм идээл дахиж өрөөсөө юм идээгүй юм байна. Жохоо үсэж байна. Шгүй гараад ирсэн чинь яг халуун биш байна. Би тэгээд нөхрөө хүлээг одоо нөгөө алдартай оливьон руу авах гэж байна. Энэ оливьон солонгосын бүр булан дохоо бүрт байдаг. Тэгээд ийшээ би орж жоохон юм хараа байжээ.
За Солонгосын сүүлийн өдөр өнөөдөр орой бид хоёр 10 цагаас нисэнэ. Одоо Airbnb руугаа очиод чек аут хийх гэж байна. Энэ рутинаас санах байхаа өнгөчтэй ачаага баглаа байж байгаа. Би хальт дэлгүүр орчоод тэрийг гарцсан явж байна. Тэгээ Солонгос үнэхээр гоё хугацааг өнгөрөөлөө. Үнэхээр гоё орон байна. Тэгээд удахгүй Солонгос дахиж ирнэ байх гэж бодож байна. Өнөөдөр ашгүй гадаа үүлтэй байна. Нэлээд халуун байна. Би сая юм авсан. Дээрээс нь нэмээд Оливионгоос сүүлийн удаа бас юмнууд авсан явж байна. Тэгээд бид хоёрын байрлаж байгаа байр болохоор ер нь дайжгүй. Гэхдээ яг 100% бол би happy биш. Гэхдээ яг уу байрлаж байгаа байранд ямар өглөөнөөс орой хүртэл байж байгаа ш. Өглөө гараад орой ирж байгаа болохоор тагийн удаа Миндонд байрлая гэж бодож байна. Хэрвээ Солонгост ирэх гэж байгаа хүмүүс байвал ер нь Миндонд байрлуул айгүй зүгээр юм байна. Яг шопинг стриттэйгээ ойрхон байнгын ерөөсөө гараал хоол унд дэлгүүр хэсэлгээ бүх юмнууд нэг газар байдаг болохоор надаа Миндо айгүй зүгээр санагдлаа. Тэгээд одоо би та нартай ороод Airbnb-гийнхаа талаар бичлэг харуулаад Airbnb home tour хийгээд гэтээ нэг гоё биш нэг байдаг л тийм бичлэг хийчээд тэгээд өнөөдөр одоо airport руу явхаас өмнө яах гэж байгаа вэ гэхээр би нэг газар дүүрэндээ гоё массаж хийхийгээ цаг авсан байгаа. Тэгээд тэр газар очиж нэг массаж хийлгэчээ. Тэгээд Солонгосоос явах нэ. Маргааш Австралида өглөө буугаад тэгээд нөгөөдрөөс шууд ажилдаа орно. Одоо буцаад ирүүл хооллолтынхаа хэвэнд орохгүй бол би өдөрт 2-3 хоол идээл сайхан амттай мэдээл холидейгээ тгийж өнгөрөөж байгаа. Гэхдээ тэрэндээ ерөөсөө харамсгүй тийм гүйлтийн мэдрэмжгүй гоё байгаа. Enjoy хийгээд. Одоо би гэрлүүгээ алхаж чинь. Тэгээд очиод уулзцай би та нартай гэрээ харуулъя. Жэнигээ санах байхаа. За манай гэр болохоор яг тэнд байна. Тэгээд метроны буудлын болохоор яг энд байна. Тэгээ яг тэр цаад хэсгээр болохоор хоолны гудамж байгаа. Тэгээ яг ийшээ явангууд ингээд ийм шопинг стрит нь байгаа. Яг энэ хотелний хажууд ингээд доошо бууга манах байгаа. Орцсон болохоор нэг юм би тийм ээ Солонгосыг орцсон. Корсон маш таалагдсан. Гадаа гоё юм. За энэ болохоор манай Airbnb байна. Энэ өрөө нь болохоор унтлагын өрөө жоохон сонирн байсан. Оронгуудаа энэ цонхгүй шууд юу руугаа харцсан. За тэгээд энэ чинээ болохоор ингээд галтгоотой кичентэй бит хоёр ерөөсө киченгийн ашиглаагүй дандаа гадуур хоол идсэн. За энэ хэсэг нь болохоор хөөрхөн юм кози юм билээ. Кондишнтэй, зурагттай, тэнгуут юм хөөрхөн гэрлүүдтэй. Тэгээ энэ би болохоор миний зураг авахгүйдэг төл байна. За энд болохоор байны өрөө нь байгаа. Тэгээ бас усанд ороход заавал нөгөө газа халааж иж орд юм билээ. Тэгээд жоохон усанд ороход эвгүүл юм билээ. Ерөнхийдөө Солонгосын байны өрөө нь ийм бит юм билээ. Тэгээ цаанаасаа ингээ бүх юмнууд нь байсан. За тэгээд энд болохоор ийм хөрхөн суудаг хэсэгтэй. Тэгээ буудантай. Тэгээд манайх болохоор яг ингээд ишгэ гарангуут юм. Яг Ганамын хэсэг тэнцээ болохоор Намсан тавар харагдчихээн. Гадаа ингэж харагдчихээн. Ер нь дуу чимээ багтай айгу зүгээр юм лээ. Тэгээ энэ ч нь болохоор тоос орогч эднэр ингээд юмнуудаа тавьцсан. Тэгээд 12 хоног гэртээ байгаа юм шиг л байлаа. Одоо явж airport руу явах чинь баяртай.
өнөөдөр ийм газар нүүрний фэшиалд явахаас өмнө сүүлийн удаа орох чинь тэгээд айгүй гоё газар юм байна. Шууд тэгээд аэропорт руугаа явна. Нэр нь болохоор ийм нэртэй. Энэ хувцсыг одоо өмсөх юм байна. За түрүү нүүрэн дээр мэдээ алдуулах тооцсон. Одоо энэ өөрөнд оруулаад ирсэн. Хүлээжийн дараагийн үйлчлэгэнд ороход дуусчлаа. Амар гоё боллоо. Зя бид хоёр эндээс аэропорт руу лимузин сууж явах чинь. Сиднейд ирсэн бороотой вэ?